найзуудаа бараг анх удаа гадаа явж байгаа бичлэгээ эхлүүлж байна. Өнөөдөр бүр амар халуун өдөр байна бүр. Гэрээсээ гарч ирээл ямар халуун юм бэ гэж явсаа одоо ч халуун юм байл гэж бисаарлаа. Би өгнээс нэг амар гоё газар руу явж байгаа хгүй юу? Шинэ жил мөлийн юмтай. Тэгээд гисэн чинь тэр нь жоохон сонин газар идэв нэ. Би одоо амар сонин машин зах ч юм уу, хөдөө ч юм уу нэг тийм сонин газар явж илээ. Та нарт харуулах уу? Одоо ихэд сонин газар. Энд нэг юм машины зах машин газар. Тэгээд эсийг болохоор нэг сонин гол юм шиг сонин юм шиг байрлаа. Ийм газар яваа. Гэхдээ миний очих газар болохоор амар хөөрхөн царайлаг зав. Тэгээд яг энэ харагдаж байгаас гоё байх юм уу? Ямар юм мэдэхгүй байна. Юу ч гэсэн очиад хараад ороод үзээгээд бодоод хэлчихсэн. Гэхдээ ямар муухай халуун юм бэ? Зовсны гэртэй энэ замын цаанаа амар хөвсийг харж байна уу? Энэ хөвсний цаанд байгаа юм шиг. Don't want a lot for Christmas. There is just one thing I need. I don't care about the presents underneath the Christmas tree. I just want you for my own, more than you could ever know. Make my wish come true. За амар халуун зовж орж ирээ сууж байна. Тэгсээ чи амар их хүнтэй. Тэгээ ер нь бол хүмүүс нь гэр бүлээрээ дандаа ирдэм байх. Айгүй олон жоохон хүүхдүүд байна. Нэг тиймэрхүү тэгээд сая битээр хоолой захиалаад байсан. За аян дотор кофе термос, тэгээд кофений шот, тэгээд chocolate сүү ирсэн байна. Амар царайлаг кофе ирсэж догтлоод зургийг авах мартаад дуусчдаг юм. Гоё амттай байна. Явдалтай. Гэтэ амт явж байгаа хүн маань Ice Long Black захиалсан байхгүй юу? Тэгсэн чи зүгээр ингэж хүмүүстэй зүгээр ингийн авчраа. Тэгээ минийх амар гоё юм. Тэгэхээр иймэрхүү газар авахаар ямарваа нэг ядаргаатай кофе захиалж байгаарэ. За тэгэх юм бол амар гоёороо ирдэм байх. За хоёрын захиалсан хоол ирсэн. Би болохоор зүгээр chicken sandwich захиалаад энтэй beef burger захиалсан байна. Одоо хоолойд болцсон болохоор юу яана? Гарч нөгөө нэг сая хамгийн ихэнд харуулсан шүү дээ. Зураг авахулдаг хэсэг. Тэрэнд очиж зураг авахулнаа. Одоо гоё шинэ жилийн зурагтай болоо. Шинэ жилийн пост оруулахгүй бол 12 сар дундаа орлоо тийм ээ. За одоо ийшээ нөгөө нэг зураг мураг авахулдаг. Тэгээ шинэ жилийн бэлгэний юмнууд ээ. Энэ дотор цөмөөхөнүүд ээ. Донат зарж байна. Ийшээ зураг авдаг газар руу заавал ингээ юм ийдсэн байгаа. Тэгээ реситээ шалгаж орд юм ээ. Yeah. Энэ нь гоё юм ээ. Тэгээ чи энэ доор ингээ бөдөнтэй тэгээд ингээ бөднэр хүмүүс юм атчихжээ. Энд ингээ зураг мураг авдаг гэсэн байна. За гэл зургуунууд авах хэрэгтэй. Энэ дотор нь болохоор утасны бүхээг байна. Энтэй зураг авах гоё юм ээ. Манай зурагчаа алгуулчлаа зураг авах гэсэн чинь. Тэгээд энд ийм цэцэг зарт юм ээ. Энэ нь сте бүх юм ээ цэцэг зарж аасан.
Эцэг аммаарина. Цагаан байлаа. Ягаан цэцэг. Энэ цуцраг хөлөх гоё юм биш. Энэ цуц болно. За энэ нэг юм гарах хэсэг рүү ингэж зогсож байгаа зураг авах хэсэг байт юм ээ. Хүмүүс чи ямар ч амар бэлдээ цагаан палаж малаж өмсөж ирдэг. Царайлаг хэсэг байгаа. Энэ царайлаг юм байна. Энэ энэ дэс ингээ хүмүүс сууж юм эцтэй. Ингээл гардаа юм байна. Гоё юм байна. Гоё хэсэг. Амар халуун өдөр сонгоод ирчихжээ. Буруу өдөр ирчихжээ. Хүүт өдөр ирвэл дэжгүй газар энэ. Тэгвэл бол халууцаад тэг амар хурцнаар тусаа зураг мураг хуулны төстэй худлаа юм. Тэг амар хүнтэйдэг болохоор айгүй хэцүү байна. Одоо яваад очиод зармаг идээд мууртай тоглолтыг дэлгүүрээ тэхгүй юу? Муурны дэлгүүр, амтны дэлгүүр. Гэхдээ нөгөө нэг мууранд нь хүрч тэрч болдог дэлгүүр ахгүй юу? Тэгээ тийш очиж муур үзнэ. Тэгээд яцэна. Тэгээ хоол нь болохоор нөгөө граундтайгаа ер нь адилхан байсан. Адилхан байсан. Бүргэр нь адилхан. Гэхдээ нөгөө граундт нь сая миний иддэг чикен сэндвич байдаг. Тэр жоохон муухайсан. Зүгээр л дугаа паста аваад идчихгүй дэлжээгаал. Жоохон дэлчихсэн л та. Тэгээ талын идээ талын аваа явцгаа. Тэгтээ дэжгүйсэн. Кофе нээр гоё амтдээс. Кофе нэр амар амтдээс. Яа гэвэл Instagram-ийнхаа маркетинг дээрээ кофего юу хийсэн мэсэхгүй юу. Тэгээ айгүй дэжгүйсэн. Тэгээд ер нь бол амар замбраагүй заяа. Амар олон юм суудаг хэсэг байгаа хгүй юу. Тэгэнгүүт ингээд бит хоёр болохоор дотор суудаг хэсгийг сонгосон байхгүй юу кафен дээр. Тэгээ кафен дотор суусан боловч тэрийг олохын тулд хаана наам бол аль нь юм бол гэдэг амар төөрсөн. Тэгэхээр ер нь замбраагүй юу н хаанагаа нь мэддэхгүй байсан. Тэгэнгүүтээ нөгөө нэг тэр зураг авалдаг хэсэг рүүгээ орохын тулд заавал граундтай өөрчлөлүүлсэн байх хэвээр тийм нэг баримттай байх юм лээ. Тэгээд хэрвээ үйлчлүүлээгүй бол тэр хэсэг рүү орж болохгүй зөвхөн нөгөө нэг тийм шинэ жилийн донат скол лемонade зараад хэсэг байсан шүү дээ. Яг тэр хэсэг хүртэл яваал тэгэл өөр юу байхгүй. Яг хэдэн хүн үйлчлүүлсэн яасан гэдгийг нь харж байгаа. Тэгээд баримттай нь ингэ шууд толгож байгаа орол тийм ээ. Тийм л юм байна. Би энэ саяны газарт би 10-аас нэг 6 онол өгөх юм байна. Гэрлөөрөө хуцаас үлчээд хуцаагаараа тэрсэн. Арай жоохон цагаан өнгө хүмүүсүүл нар татахгүй гэж одоо. Тэгээ одоо явж муураа үзэх явцгаа. Энэ муурны дэлгүүр манай гэрээс 30 минутын зайтай газар байдаг. 30 арай хүртээ 10 минутын зайтай газар байдаг. Тэгээ зөндөө олон хоб байгаа. Хаанууд нэг авчихсан. Бүгдийг онцож байгаа юм шиг. Царайлаг юм байна. Насан царайлаг залуу юм аа юм. Тэгээд амтны тоглоомнууд замнууд Мөрстэй. Өөний пуула байгаа дотор тэгээд энэ дээр нь ингээд битүү муурнууд байдаг гэсэн юм. Тэгээ ирээгүй байж байгаа жоохон утцсан юм аа. Тэгсэн чинь байхаа болчихж энэ пуула өсөрч байгаа хатаа. Тэгээд цацаа. Энэ яг жоохон саарлаг минь энэ суурлаа. Тэгээд нурталнаа энэ бас цуцгаа юм шиг. Энэ ингээд хонот нөтж гинөө нэг юм шиг.
Хөөд намайг хэрчиж тэнхүү. Зяц мөр байха болжээ. Хамтлэмөр явж зарим нэг. Та нар гоё pop mark хармаар байна уу? Би та нар pop mark харуулцаад хэрвээ эсвэл би дараа нь тустай Австралийн бүх pop mark-ийн салбар дээр очиж обслиг хийж үзүүлэх үү та нар. Сиднейд гэдэг бүх салбар дээр нь очиж ялгаануудыг харуулах уу. Яа тэр бүгдээрээ нэг юм өөр өөр онцлогтой байдаг заяа. Тэгээ одоо удахгүй 12 сарын дундуур амар том салбар нь яг Сиднейийн хотын төвд нь нэггээд баригдаж байгаа дотор засвараа хийцэн байлээ. Хийцэлээ. Christmas-ийн оранж цаараа синжтэй ханц тахнараа одоо бүгдээрээ гайхалтай сайхан хамтдаг дивоос зарим гарч ирсэн. Дивоорын сүнсэн хоёр цаана Шинжлэх Christmas-ийн өдөртөө Санта-Фе chocolate гэнэ. Хэмжээний өмнө авч ирсэн байна. Юмд ерөн шинжлэх явах чи gingerbread raisin baking энэ болохоор амар олон төрлийн chocolate-нууд байгаа. Сантай chocolate, аянд зэр oyster chocolate байгаа. Тэгээ нэг ингээд грамлаад авч байна. Грамлгүйгээр гэвэл зүгээр ингээд бодлоо гэж байна. Тэгээд энэ тийм менюн болохоор заримнаас гадна халуун цай, кофе, ice drinks, тэгээд croissant, milkshake, юм амар юм. Би хоёр ийм хоёр chocolate авсан. Энэ яг ингээ гашиг за жижигэн бөөрөнхий. Энэ болохоор dark chocolate. Энэ нь болохоор cappuccinoтэй milk chocolate. Энэ гэхдээ заримдаа цүнхэн дотор явж байхад амар идэв юм аа. Амар ядарч мадраа тийм чихрийн дутагдлалд орсон үед хэрэгтэй. Тэгээд сая нэг нь болохоор double chocolate гэдэг ice cream аваад би болохоор caramel crispy гэдэг зарим авсан. Нэг амар сонио. Гоёмдтай нэ амар хурдан хайлдаг. Ирсэн чинь шүү дээ. Дахиад нэг амтны дэлгүүр дээр ирсэн чинь энэ зүгээр л амтны салонс. Дотор нь амтан байхгүй. Үнэн фейл юм аа би. Сиднейд байдаг. Сиднейд амьдардаг хүмүүс байгаад ингэж амтантай очиж тоглож болдог тийм амтны дэлгүүр мэддэг хүмүүс байвал надад хэлээд өгөөрэй. Гоё шүү дээ. Чимбэл хэлээ да. Харж амарч мамраад дараагийнхаа ажил төрөлтөө явцгаа хэдүүлээ. За гэртээ орж ирэл яг бичлэгээ дуусгатлаа да. Тэгээ өнөөдрийнхөө бичлэгтэй хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Тэр баяртай найзуудаа.